мэдхгүйгээд хүмүүс намайг шүүмжлэх үедээ гэж чи эмээх ер нь дэмий. Угсаа бүх хүн юу ч мэдгүй байхгүй. Продюсерууд ч гэсэн юм мэдгүй. Зөвхөн нээлт хийх гэж явж байгаа. Жоо бүр ингээд магистр загистр тоход пепер уншина гэдэг бол бүр өртөө толгой арзаалах хэцүү хүн байдаг гэсэн бохоггүй. Тэгэхээр тийм хүмүүст хэрэг болно гэж найдаа та. Ямар ч тэнийг юм асууж болно гэж боддоо амар гоё гост. Хинт ч аваа шүүхгүй. Тэр нь одоо ингээд хай хацайлны уянга байна. Өнөөдөр хийлээ шинжлэх ухааны өгүүл буюу пепер унши. Би пеперийг одоо ингээд тим журналд хэвлүүллээ, ийм журналд хэвлүүллээ гэл. Журнал гэдэг чинь монголоор сэтгүүл гэсэн үг шүү дээ. Тэгээд энд ямар сэтгүүл, юу сэтгүүл гэж бодоод интернетэд л энэ PDF-ээр байдаг юм нэг нээлтийг л пепер гэж бодоод байдаг гэсэн чинь нэрэн гэсэн сэтгүүл болж гард юм хэлсэн шүү дээ. Хот мэдээж энэ төр одоо жишээ нь би авширч харуулъя заяа. Энэ хардаа Neuro-oncology гэдэг энэ журналгоос ингээд жинкнээсээ сэтгүүл олж гардыг юм байлээ. Энд ингээд пеперүүд нь хэвлэгдсэн пеперүүд нь Neuro-oncology-гийн юуг нь харъя л та хэдүүлээ. Impact factor-ийн Neuro-oncology impact factor 16.4-тэй гэж шүү. (2022) онд 15.9. Ийм өндөр impact factorтай сэтгүүл нэрнгэс сэтгүүл байдığım билээ шүү дээ. Би бүр гайхаж энэ заяа. Ийм л хүн байна. За энд ингээл яадаг гэлээ эн чинь баг сар болгон гардаг гэсэн шүү. 4 сарын байна. Supplement нь 5 сарын байна. Oxford University Press гэнэ. За journal гэдэг чинь нэрнгэсээ сэтгүүл гэдэг юм. Олон нээлтүүдийн хавсарсан. За тэгээд өнөөдөр би энэ дуун ямар шоу бол шалгаад. За өнөөдөр хэдүүлээ. AI ашиглаад хэцүү пепер уншиж үзье заяа. Сүүлийн үед би чинь зөндөө олон пепер уншиж байгаа. Яагаад гэх юм бол энд шинэ салбар руу орж ирж байгаа шүү дээ би чинь. Тэгэхээр чинь бүх юм шинээр нь дахиад сурж байгаа гэсэн үг. Хавдрын салбар руу орж ирж байгаа. Тархины хавдрын салбар руу. Тэгээд энд нөгөө нэг амьтан дээр ажиллахын тулд эхлээд бахан тренинг сургалт авдیں۔ Тэгээд амьтан дээр ажиллаж болно гэсэн шалгалт өгөөд онлайн болон практик гард нь шалгалт өгөөд тэгээд эрхээ автлаа 2 сар болдог байхгүй. Одоо онлайн шалгалтуудад дууссан практик шалгалт 2 үлдсэн байна. Тэгээд тэр хүртлээр ингээд пеперүүд уншаад энэ лабаас гарсан пеперүүдийг бүгдийг уншаад хүүхдийн тархины хавдар, бага тархины хавдар, медулобластомагийн талаар уншаад тэгээд 7 хоног болгон профессортойгоо дискшн хийж байгаа байхгүй. Тэгэхийн тулд би хурдан унших арга хэрэгжилж байгаа. Энэ юу яаж байгаа? AI ашиглаад artificial intelligence буюу хэмэл оюухан ашиглаад тэгвэл нэг одоо юм селлийн пепер, nature-ийн пепер унших гэж өмнө нь баг сар болдог байл шүү дээ. Энэ селлийн байна. Nature Cell Biology-ийн байна. Энэ манай лабаас гарсан пепер. Яг түрүү сар гарсан шүү дээ чинь. 7 сарын 17-нд хэвлэгдсэн пепер. Тэгээ энэ миний уншиж ойлгох гэж маш их хугацаа шаарддаг учраас би AI ашиглаж уншаад байгаа. Тэгээ тэрийг
хуваалцдаг юм уу гэж бодоод. За эхлээд би одоо юу яачих за. Скринээ ширлэлчих. Энэ пейперийг ярих гэж бодохгүй. Энийг би түрүүчийн 7 хоногт профессортойгоо дискшн хийсэн. Тэгээ энийг яаж уншсан талаараа тэгээд товчхон тайлбарлахыг хичээе. Гэтэ энэ одоо мэргэжлийн хүмүүс л ойлгох хэмжээнд яригдчих магадгүй. Гэхдээ чадхаараа энгийн тайлбарлахыг хичээе. За энэ пейпер чинь канцер селд хэвлүүлсэн. Канцер селлийн импакт факторыг харсан чинь 48.8-тэй. Түрүү жил 22 онд 50-тай байсан. 50.3-тай. Маш өндөр импакт фактортай пейпер. Тэгээд сүүлийн үед би энэ Pop AI ашиглаад байгаа. Энэ Pop AI чинь юутай юм бэлээ? Одоо ингээл AI presentation хийж болно, AI-аар writing хийж болно. AI-аар бүгдийг л хийж штэ. Тэгээд энэ дээр болохоор би Pro-г идэвхжүүлсэн. Pro нь болохоор сарын $999 төлсөн баха. Тэгтээ яг хөө энэ юу юм ч те. Netflix-с хямдхан дээрээс нь би цаг хэмнэж чадчих байгаа юм чинь. Тэгээд 7 хоног болгон хүнд пейпер уншиж байгаа болохоор энийг ашиглаж байгаа. Тэгээ үнгүүгээр нь ашиглаж болно. Стандартаар нь үнгүү ашиглаж болно. Би болохоор ингээд ChatGPT 4-ийг идэвхжүүлсэн. Тэгээ энд пейперээ аплод хийгээд тэгээд бүр ямар ч тэнийг юм асуусан болно. Хинч чамайг ер нь шүүмжлэхгүй. Энэ AI компьютертэй чи ярьж байгаа юм чинь. Тэгээ ер нь биш үү? Ингээд энийг мэдхгүйгээд хүмүүс намайг шүүмжлэх үедээ гэж чи имэх ер нь дэмий. Уусаа бүх хүн юу ч мэдгүй байхгүй. Профессорууд ч гэсэн юм мэдгүй. Зөвхөн нээлт хийх гэж явж байгаа. За энэ дээр гоё юм нь монгол хэллэл рүү орчуулж болд юм билээ. Гэхдээ монгол хэл нь мэдээж хөгжөө учраас сайн орчуулахгүй. Тэгэхээр энгийн англи хэл рүү орчуулад явсан дээр миний хувьд бол тэгэл энэ хэсэгт нь пейпер хараад энэ баруун гар талынх нь хэсэгт нь бүх юм асуугаад явчихна гэсэн үг шүү дээ. Энийг ингээ пейпер болгочихъя. One capture хийх асууж болдог юм байна. За энэ болохоор Александра Гарнчер гэдэг хүн болон бусад маш олон хүмүүстэй нийлж гаргасан пейпер байгаа. 2018 онд хэвлэгдсэн. Тэгээ энэ correspondence author буюу профессор Paul Northcott гэдэг хүн байгаа. Энэ хүн одоо дэлхий дээр баг тархины хавдар дээр ажиллаж байгаа 50 лаб байгаа заяа. 8 тэрбум хүн дотор 50 лаб байгаа. 50 лабын шилдэг хоёрын нэг нь манай лаб баггүй юу? Манай энэ төв. Тэгээд нөгөө шилдэг нэг нь энэ Paul Northcott-ийн лаб. Энэ болохоор Германд байдаг. Тэгээд энэ хүний гаргасан пейпер байна. Тэгээ сэл чинь ингээд graphical abstract өгчдөг. Эхлээд пейпер уншихдаа гарчиг нь мэдээж маш чухал. Энийг ингээд амархан орчуулахаар би зааж өгье заяа. Энийг ингээд Google Translate дээр тавиад ингээ монгол руугаа орчуулах юм бол мэдээж амар юм гарч ирнэ шүү дээ, тий. Тийм бол та нар ингээ мэддэг хэл рүүгээ орчуулаад жишээ нь би ингээ солонгос хэл рүү орчуулангуудаа тэрийгэ буцаад монгол руу орчуулдаг. Солонгосоос монгол руу. Тэгэх юм бол хардаа NRL ба CRX нь фоторецепторын шин чанарыг тодорхойлж
Medulloblastомын дэд бүлгийн хамаарлыг илрүүлдэг гэх. Янзын гоё орчуулж өгч байгаа юм. Ингээд ийм арга байдаг шүү дээ. Ингээд та нар ихэмдэх одоо монгол хүн чинь орос хэл эсвэл солонгос хэл, япон хэл мэддэг болсон байгаа сүүлийн үед чинь. Тэгээд англи хэл мэдээж тэгээд баг ихэнх хүн мэдж байгаа. Тэгээд ингэж мэддэг хэл рүү орчуулаад бусад монгол руу орчуулж байгаа юм бол юм хэцүү орчуулах дотроо ингээ ойлгож байгаа юм. Гаднаа ингээд илэрхийлэхэд хэцүү байгаа үгнүүдийг ингээ орчуулчихдаг. За тэгээд энэ graphical abstract-ийг төгсгөлтөнд тайлбарлая заяа. Тэгээд highlight нь бас ингээд энэ пеперт яг ямар гол чухал нээлтүүд хийсэн бэ гэдгийг харуулж байгаа. Энэ дээр NRL, CRX нь болохоор master regulator-ууд юм аа. Юунд вэ гэх юм бол Group 3 MB-гийн photoreceptor програмд master regulator өөрийг үүсгэж байна гэдэг. Photoreceptor transcription програм нь болохоор Group 3-тай хамааралтай юм аа. Тэгээд NRL нь хавдрын хэсийг апоптозоос хамгаалдаг. Яаж хамгаалдаг гэх юм бол BCL-XL-ийн экспресснийг өдөөж индюс хийж хамгаалдаг юм байна. BCL-XL нь болохоор Group 3-ын боломжит эмчилгээний бай болж болох юм аа гэдэг энэ дөрвөн чухал үзүүлэлтийг баталсан байгаа хгүй юу. За тэгээд хардаа энэ пеперийг ингээд ийм олон хүн хэвлүүлэхэд гар бие оролцсон байна. Summary-ийн саяны дөрвөн highlight-ыг жоохон дэлгэрүүлээ бичсэн байгаа. За тэгээ introduction-ийн анх удаа энэ салбарын пеперийг уншиж байгаа бол introduction нь бол A-ыг уншина. Эсвэл тэгээ энд нь ингээд introduction-ыг жоохон тайлбарлаад өгөөч ээ. Ингээд бичиж болно. Эсвэл please give me a lay summary of this article. За ингээд lay summary гэдэг нь нэг маш энгийн төвшөнд ойлгохдохоор тайлбарлаад өгөөч гэсэн үг юм. Одоо энийг бол нэг 8 дугаар ангийн хүүхдийн төвшөнд ойлгохдохоор тайлбарлаад өгөөч гэж асуучиж байгаа байхгүй юу? Тэгээд энэ артиклийн хандлаар жоохон мэдээлэлтэй болчихжуулна. За дараа нь энийг ингэж энэ ингээд generate хийжлээ. Тэгээ introduction дээр чи эхлээд ингээд юу гэдэг вэ? Тархвар зүй, өвчлөл, тэгээд ихэр их өхөл өндөртэй тэг эмчилгээний арга нь байхгүй байгаа учраас энэ пеперийг хийх бол бичих боллоо, судлах боллоо гэл тиймэрхүү юм байдаг байхгүй. Тэгээд юу яа гол энэ товчлсон том үгнүүд OTX2 гэж юу юм, TF transcription factor гэж юу юм. Тэгээл энэ NRL, CRX гэдэг чинь юу юм, өдийг хүртэл ямар нээлтүүд эднэртэй холбоотой нээлтүүд нэгдсэн байгаа. Тэгээд төгсгөлд нь энэ пепер дээр бид нар юу яасан өргөжлүүлээд энэ нээлтүүдийг ингэж дэлгэрүүлж хийсэн байгаа гэх нэг товчхон байдаг. Тэгэд цоон шинээр энэ салбарт орж ирж байгаа бол A-ыг уншина. Хэрвээ ийм төрлийн пепер чи ингээ олон уншсан байх юм бол шууд result руугаа яваал орчиход болно доо. Ихэвчлэн давтагдсан байдیں۔ За result руу орохоос өмнө lay summary-г хэдүүлээ уншия. За энэ артикл нь болохоор хоёр төрлийн чухал specific protein одоо уургийг нээж илрүүлсэн байна. Тэр нь Medulloblastomыг Group 3 гэж нэрлэгддэг тархины хавдрыг чухал үүрэг гүйцэтгэдэг хоёр уургийг нээж илрүүлсэн байна гэж байгаа байхгүй. Энэ Medulloblastomo гэдэг хавдар нь ихэвчлэн хүүхдэд
тохиолддог бага тархины хавдар. Тэгээ маш хөвгөл өндөртэй одоо хүртэл мэдээж хорт хавдар эмчлэг харга нь мэдээж олдог байгаа. За тэгээд энэ хоёр уураг нь юунд ямар чухал нөлөөтэй гэх юм бол энэ нүдний фоторецепторын гэрэл мэдэрдэг тэр хүлэн авуурын ялгаран хөгжилд чухал нөлөө үзүүлдэг юм байна. Тэгээд гэсэн хэдий ч энэ судлаач нар эрдэмтэд болохоор group 3-д болохоор энэ RLCRX нь хавдрын эсийн одоо хөгжил тэгээд хавдрын эс өхгүй удаан ингээд томорж олшрохт нь маш чухал үр гүйцэтгэдэг юм байна гэдгийг олж нээсэн гинэ. Тэгээд энэ стадид нь болохоор бас юуг олж нээсэн бэ гэх юм бол хавдрын эс болохоор зайлс гэдэг үхлээс зайлс гэдэг мэдээж үхгүй одоо хавдрын эсвч чинь л генийн мутацид оруулах л үхгүй олширч үржил хүний биеийн эсэн шүү дээ. Тэгсээр нэ ингээд тооноос илүү үрж идэх л хавдар гэж байгаа шүү дээ. Тэгээд энэ үхгүйгээр avoid хийчт юм байна. Яаж вэ гэхээр энэ BCL-XL гэдэг протеины левел өндөрсгөөд тэгээд энэ BCL-XL гэдэг нь нөгөө эсийн үхлээс хамгаалдаг протеин байна. Тэрийг ихсгээд хавдрын эс өөрийгөө өхгүй хамгаалаад ингээд survive хийгээд идэг гэсэн. За тэгээд энэ BCL-XL гэдэг нь магадгүй шинэ эмчилгээний арга байж магадгүй юм байна шүү. Энэ BCL-XL-ийг блоклчих юм бол хавдрын эсүүдийн эсүүдийг өхүүлээ. Тэгээд энэ тархины бага тархины хавдрын шинэ эмчилгээний арга байж болох юм шүү гэдэг шинээр нээсэн байгаа байхгүй. Тэгээ ер нь нэг пепер гэдэг чинь нэг нээлт үйдэг. Тэгээд дэлхийд дээр байхгүй нээлт үйдэг. Тэгээ ялангуяа энэ канцер селлийг болохоор өмнө нь хизээч судлагдчих байгаагүй шинэ уургуудыг гаргаж ирсэн байдаг. За уурга гэд ярих юм бол хүний бие чинь нь шүү дээ. Хүний биеийн эс болгонд чинь 22 хос биеийн хормосом, нэг хос бэлгийн хормосом гэдэг 46 хормосом байгаа шүү дээ. Тэгээд 46 хормосом чинь DNA-г агуулж байгаа шүү дээ. Тэгээд DNA-гс чинь RNA expression хийж байгаа байхгүй. RNA үүсдэг. Тэгээ RNA-гс чинь уурга үүсдэг байхгүй. Тэгээд тэр урт DNA-гийн зөвхөн 1% нь уурга кодолдог юм. Тэгээд тэр нэг хувийн тэр 20,000 төрлийн 20,000 геныг уурга кодолдог. 20,000 генээс за нэг 25,000 ген уурга кодолдог гэж үзье л да. Тэрнээс 500,000 төрлийн өөр төрлийн уурга үйлдвэрлэгдэж болдог заяа. Тэр нь ингээд бид нарыг бүтээдэг. Хүний биеийг бүтээдэг. За тэр 500,000 төрлийн уургнаас чинь яаж энэ хоёр уурга одоо ингээд энэ group 3-ийн энэ хавдар чухал нөлөө үзүүлээд байгаа юм бэ гэдэг ингээ олж нээсэн байгаа байхгүй. Яг тэгэхээр энэ чинь ингээд эрүүл хүний тархины эстэй бага тархины эстэй хавдар эсийг ингээд генийн төвшөнд харьцуулаад үзчихдэг байхгүй. Тэгэнгүүт харьцуулангууд ялгаатай нэг генүүд гарч ирнэ дээ. Тэгээ ялгаатай генүүдээс нь хамгийн их үүрэг роль гүйцэтгээд байгаа генүүдийн олж аваад тэгээд тэрийг нь дарангуйлчвал магадгүй энэ хавдар чинь багасж магадгүй юм шүү гэдэг тийм үндсэн концепцэн дээр энэ хавдрын эмчилгээний арга техникийг олох судалгаа явагддаг байхгүй юу? За тэгээд цаашаа оръё заяа. Тэгээд одоо эндээ ингээл тайлбар. Please explain. Заавал please ч хэрэггүй л дээ. Тэгтээ би ингэ сурцсан.
figure 1 in a simpler English. Энэ paper чинь маш хүнд advanced төвшний бүр академик төвшний англи хэл дээр бичигдсэн байдаг байхгүй. Тэгээд тэрийг ингээд шууд унших юм бол нойр хүрнэ. Тэгээ их цаг зарцуулна. Ширхэг бүрчлээ орчуулад юм уу Google-д хэрэг гарна. Тэгэхээр ингээд юм ашиглаад хурдан уншиж байгаа байхгүй. Одоо ингээд figure 1-ийг амархан англи хэл дээр тайлбарлаад өгөөч гэж бичиж байгаа байхгүй. Тэгэл энэ дотроосоо бүр ямар ч тэнийг юм асууж болно гэж боддоо амар гоё гост. Гинт чав шүүхгүй. Тэр нь одоо ингээд бүр ингээд магистр доктор болсон чи одоо бараг энийг мэдгүй байх те яа чи эмч үсттэй энийг мэдгүй байх те яа тийм гэл хүнээс асуух юм бол тэгэх үедээ гэсэн нэг тийм ичих мэдрэмж байж болно шүү дээ. Тэгтээ би ч бараг ичдэг юм дөө. Угаасаа яг одоо мэдгүй юм чинь тэгэл сурахын тулд ингээд явж байна. Тэгээд ихэнх хүн ингээд санаа зовоод юм асууж чаддгүй. Юундаа санаа биш тэр санаа зовдөг байранд байсан л да. Гэхдээ одоо бүр өдий одоо 15 жил 16 жил энэ ангаахын салбарт байгаагийн хувьд ер нь л тэгэж ичиж мэд хүнээс юм асуухаас ичиж хэрэггүй дээ гэж юу. Шууд л асуусан тэг. Бараг асуух юм бол багш чинь баярлна. Гэтэ бүр ингээд бүр тэнийг энгийн санагдаад асуухаас хичээдэх юм бол юм сайхан интернет гэж юм байна. Хинч чамаг шүүхгүй тэгээд ингээд асууж болно. Чи бараг энэ group 3 expression signature гэж юу юм? GABA erg synapse гэж юу юм? Sodium ion transport гэж юу юм? Энэ бөөринкинүүд нь дугуй circle-ууд нь юу илэрхийлээд байгаа юу ч асуусан болно шүү дээ энд нь. Асуух хэсэг төр нь. Тэгээд бүр энэ туршилтыг яаж хийсэн бол гэж асуусан болно. Тэр нь гоё. За энэ дээр B дээр нь gene ontology, pathway analysis үзүүлсэн гинэ. So this part of the figure shows the result of an analysis that looks at which groups of genes are active in group 3 medulloblastoma tumors. За энэ AB-гийн хоёр фигур болохоор юг харуулсан бэ? Хэмбэл medulloblastoma хавдрын групп 3 дээр ямар аль генүүд нь илүү өндөр экспресс өгсөн байна вэ гэдгийг харуулжээ. Энд болохоор I photoreceptor cell development хариуцлага гений экспрессшн өндөр байна гэдгийг тодорхойлсон байгаа байхгүй. Тэгээд н GABA erg synapse, phototransduction гэдэг. Дараа нь болохоор the analysis identifies specific sets of genes that are turned on in this tumors and these sets are linked to certain biological pathways or functions. And the size of node circles энэ дугуйг нь болохоор хэрэг ялгаатай харуулж байгаа. Одоо том дугуй хаан бол маш өндөр ялгаатай байсан байна. Ген экспрессүүд нь эрүүл хүнийхтэй харьцуулахад тийм эрүүлэстэй харьцуулахад харин энэ ээжүүд нь significant pathways за энэ ээжүүд нь болохоор энэ генүүдийн харилцан холбоог нь харуулж байгаа pathway замын хэрвээ ингээд зузаан байх юм бол энэ генүүд хоорондоо маш их харилцан холбоотой бусдаас илүү харилцан холбоотой pathway үүсгэж ажилт юм байна гэдгийг харуулж байгаа. Тэгээд энд болохоор групп 3-ын enhancer-уудыг харуулж байгаа. Enhancer гэдэг нь генийн тэр RNA expression хийлэгдэг. Одоо DNA чи ингэ байж байгаа ш. Тэгээд эхэл гэсэн кодон эхэл гэсэн команд ирж ижил тэр DNA чинь RNA болж expression хийдэг штэ тий. Тэрийг ингэж алсаас ч юм уу эсвэл ойроос ч юм ингэж зохицуулдаг ингэ хяндаг уургууд байдаг байхгүй юу? Том боос уургууд. Тэрийг enhancer гэж байгаа. Тэгээд энд харуулахдаа том
чухал үүрэг нөлөөтэй enhancer үүргүүдийг interconnected гэдэг дотоод холбоог нь харуулад тэр хоёроос ингээд тэндээсээ энэ хоёр CRX энэ RL-ийг хамгийн их харилцаа холбоо сайтай хамгийн их тийм боссын уураг юм байна гэдгийг олж илрүүлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд энэ D дээр нь болохоор D дээр нь болохоор энэ DNA дээр очиж хаан суугаад энэ мотив гэдэг энэ яг очиж сууж удирддаг тэр gene expression удирддаг хэсгийг хэлж байгаа. Тэрэн дээр CRX энэ RL суугаад retinal gene expression-ыг хэсэгдэг гэдгийг харуулж байна. Тэгээд энэ chip-seq analysis гэдэг E дээр chip-seq analysis шин DNA дээр холбогдсон байдаг протеинийг хэмждэг тэр анализ хэлж байгаа хгүй. Тэгээд group 3 medulloblastoma шин дотор юм 4 саб групп болдё. Group 3 биш баг тархины хавдрын medulloblastoma шин дотор 4 саб групп болдог. Vint, hedgehog, group 3, group 4 гэдэг энэ дөрөвт ямар байсан бэ? Энэ NRL-ийн CRX-ийн expression ямар байсан бэ гэж шалгасан чинь group 3 дээр өндөр байгаас group 3 дээр илүү их байсан. Тэгээд OTX2 гэдэг энэ group medulloblastoma-гийн super enhancer гэдэг энэ medulloblastoma гэдэг энэ хавдрыг аваад эсүүдийг аваад differentially expressed gene буюу эрүүл хүнийхтэй харьцуулж үзээ те хамгийн өндөр экспрешн болсон генүүдийг үзэхээр энэ OTX2 дандаа их байдаг байхгүй. Тэгээ OTX2 ер нь бол энэ group 3 ялангуяа group 3 4 дээр их байна гэдэг нь энэ хавдрын эсийн үржил хөгжилд маш чухал нөлөөтэй том transcription factor уур гэсэн үг. Транскрипцийг идэвхжүүлдэг тийм. Тэгээд OTX2 хэрвээ өндөр байхад CRX өндөр байна гэдгийг нь positive correlationтэй байна гэдгийг харуулж байгаа. Бас энд OTX2 өндөр байхад NRL group 3 дээр өндөр байна гэдээ харуулж байгаа. Тэгэхээр энэ OTX2 магадгүй NRL CRX-ийг бас удирддаг гэж магадгүй юм байна гэдэг. Тэгээд дараа нь G дээр RNA-гийн хэмжигдсэн байна. Энэ болохоор ингээд хүний сэмпл дээр баггүй 8 хүний сэмпл дээр NRL CRX-ийн RNA-гийн qPCR-аар хэмжсэн чинь бараг 50-аас илүү хувийн сэмпл дээр 50% сэмпл дээр энэ хоёрын NRL CRX expression өндөр байгаа байхгүй. Тэгэхээр өвчтнүүдийн 50% нь магадгүй 50% нь энэ NRL CRX хавдар үүсгэхэд нь бас чухал үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй шүү гэж. За дараагийнх нь H нь өндөр экспрешн болон low expressionтэй NRL CRX-ийг ранклсан байна л да энд. Тэгээд хэрвээ өндөр экспрешнтэй байх юм бол энэ delta H3K27 acetylation гэдэг энэ хромосом ч нөгөө нэг хистон гэдэг уургаар бүрхэгдсэн байдаг шүү дээ. Тэгээд хистон чинь хистон 1 2 3 4 гэдэг байгаа. Хоёрын дотор A, B гээ байдаг баг. Тэгээд энэ хистон 3-ийнх нь lysine 27 дугаар lysine acetylation болчих юм бол тэр хистонууд чинь ингээд жоохон зайтай болоод тэгээд DNA дунд нь байгаа тэр DNA чинь ингээд транскрипшн болдог байхгүй юу. Тэгээ хэрвээ acetylation-ийн шалгаад хэрвээ өндөр байх юм бол тий энэ ураг expression энэ DNA transcription сайн явуулсан байна гэдгийг нотолж байгаа. Тэгэхээр энэ transcription өндөр байна. NRL CRX high байхад
энэ хистоны уургийн ацетилейшн өндөр байна гэдг нь ингээд нотолж байна. Дараа нь болохоор I дээр тий. I болохоор аль генийн бүрдэл нь илүү идэвхтэй байгаа юм бэ гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Энд болохоор ми-гентэй негатив корреляшнтэй родопсин патвейтэй позитив корреляшн байна. Mi-ген гэдэг нь бас энэ тархины хавдар чухал үүрэгтэй. Mi-ген уураг тэгэд Mi-ген хэрвээ өндөр байх юм бол тэр өвчтний тавилан ерөнхийдөө жоохон онцгой байдаг, агрессив байдаг. Тэгэхэд энэ 50% нь NRLC-RX ихсээд байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй нөгөө 50% нь MIG-N их байдчихдээ гэж магадгүй энэ хоёр чинь негатив корреляшн байгаа шүү дээ. Харин NRLC-RX чинь родопсин патвейтэй позитив корреляшнтэй. Родопсин патвей чинь бас л нөгөө нүдний эсийн фоторецепторын ялгарлан хөгжүүлдэг бүлэг тэрэнд нь нөлөөлдөг бүлэг ген патвей хэлж байгаа. За тэгээд цаашаа явъя. За энэ дээр ингээд одоо би нэг өмнө нь уншсан болохоор ингээд шууд яриад нь штэ тий. Хэрвээ ингээд зүгээр шинэ пейпер уншиж байгаа л та нар мэдгүй юм гарч ирэл энэ родопсин патвей гэж юу вэ? Энд шууд асуучулна. What is the rhodopsin pathway гэж мэгэл шууд асууч болно заяа. Тэгэл дараа нь гарч ирэх CACNA2D1 гэж. How did they measure CACNA2D1 and the ERN1 гэсэн баха тий. Ингээд шууд ингээд хүссэн юм хажууд нь асуувал родопсин патвей гэдэг нь юу юм бэ? Phototransduction process хамардаг биологийн патвей юм аа. Энэ нь болохоор гэрлийг электрикл сигнал болгож хувиргадаг гинэ нүдэнд ретинад. Тэгээ родопсин is a light sensitive receptor. Гэрлийг хүлээж аваад тэгээд сигнал болгоод тархинд дамжуулаад бидний юу харж байгааг яах чухал нөлөө үзүүлдэг ресептор юм биш үү? За тэгээд CACNA юу цаашаа ингээд мэдээж уншвал зогсоож байгаад уншиж болно. CACNA юу тэг яаж хэмтсэн бэ гэсэн чинь blood show expression level FPK нөө data analysis-ийн тайлбарлал явуулчлаа. Data analysis-ийг манай профессор л гоё тэгсэн шүү дээ. Би жоохон data analysis талдаа сонирхолтой. Гэхдээ үнэхээр хэцүү, ойлгоход үнэхээр хэцүү гэсэн чинь зүгээрээ бид нар ер нь тэрийг сурах хэрэггүй. Тусдаа мэрэгчлэлтэн байхад л болно. Бид нар зүгээр өөрсдийнхөө гол концепт анхаарлаа хандуулаад тэгэл явхад болно гэл. Зүгээр бид нар ямар математикч биш, статистикч биш, дата аналист биш, санаа зовхгүй мэдхгүй дээ бидний санаа зов. Тэгэл би заа гэл. Цаашаа явждаг юм аа. Тэгтээ яг гадарлана л да. За CACNA duty нь болохоор ингээд FPK-мэр нь expression level-ээр нь харуулцдаг. За иймэрхүү юм байна. За ямар ч юм ингэж байгаа байхгүй юу? Нөгөө NRLC-RX чи өндөр байхад CACNA duty өндөр байгаад байна тий. Энд ч ихсэн харуулсан байна. Харин NRLC-RX багтай
low expression үзүүлдэг байхад ERN1 өндөр байгаад байна гэдэг юм. Хоёр эсрэг тесрэг юм байгаа тоххой. ERN юу вэ? ERN юутай холбоотой гэсэн байсан бэлээ. What is ERN? 1. Гэл асууч. Как на TUD1 лав кальциум чаналтай холбоотой уур гэсэн байсан. ER1 нь болохоор key protein түлхүүр уураг юунд cellular response эсийн хариу үйлдэл хамаардаг. Response to стресс эсрэг хариу урвал үзүүлэхэд хамаардаг түлхүүр уураг юм аа. Тэгээд энэ эндоплазмын тор дээр байдаг гинэ. Тэгээ ингээд цаашаа ингээд дэлгэрэнгүй байна. За ямар ч гэсэн figure 1-ыг амжилттай тайлбарласан чинь 34 минут болсон бахам арай л урт юм аа. За энийг тэгээд яг шинжлэх ухааны хүмүүс нь л үзэх байх та. Гэхдээ яг уу. Яг пепер унших гад зовж байгаа бүр ингээд магистр загистр тоход пептэй толгой арзаалах хэцүү хүн байдаг гэсэн баггүй. Тэгэхээр тийм хүмүүст хэрэг болно гэж найдаа та. За фигур 2 дээр яасан бэ? Нөө CRX чинь энэ 458 гэдэг чинь хавдрын эс واخгүй cell line. Тэрэн дээр short hairpin RNA буюу юу ячдээ. Тэр гений нокдаун хийж байгаа байхгүй RNA-г. За тэгээд RNA-г юм баг та. Single shRNA. Одоо энэ нөгөө явхар хайгаа явчихна уу? Яагаад явхар хайгаа яваад байгаа юм бэ? Би ойлгохгүй. Artificial RNA molecule with tight hairpin turn that can be used to silence target gene expression by RNA interference. RNA-гийн дарангуулчдаг. За хой яаж чигрээд байна. Одоо энэ хоёр төрлийн shRNA ашиглаад CRX expression-ыг дарангуулж үзээд дараа нь RNA-г нь хэмжсэн чинь үнэхээр дарангуулагдсан байна уу гэдгийг нотолж байгаа байхгүй. Энд болохоор уургийн шалгачж байгаа Western blot-оор тэгээ энэ хоёр төрлийн shRNA хоёулаа сайн ажилласан байна гэдгийг нотолж байна. Тэгээ survival analysis чинь юу хэлдэг болохоор хулганы амьд үлдэх чадвар гэх юм уу? Амьд үлдсэн хоногийн тоо. За хэрвээ CRX-ийг нокдаун хийгээд хулганы баг тархинд ингээд нокдаун хийсэн эсээ тариад тэр хулганыг хэдэн хоног амьдэрсныг ингээд шалгачж байгаа байхгүй. Тэгэхэд хавдрын эс тарьсан хулганууд ингээд нэг 40 хоног амьдраад өгчээсэн бол CRX-ийг нокдаун хийсэн байхад илүү урт амьдарч байна гэж харуулж байгаа байхгүй юу. PDX1 гэдэг patient derived xenograft model гэдэг хүний хавдрын эсийг хулган тариад тийм модель үүсгэсэн гэсэн үг. Тэр модель төр ч гэсэн хүний хавдрыг хулганд тархинд ургуулж байгаа гэсэн. Тэр модель төр ч гэсэн survival-ыг ихсгэсэн байна. За тэгээд дараа нь сая болохоор CRX гэсэн бол энд NRL-ийг бас дарангуулсныг нотолсон байна. Western blot-оор нь харуулсан байна. Банд нь байхгүй байна. За тэгээ бас survival нь өссөн байна гэж харуулж байгаа байхгүй. Таашаа ингээд дөрвөн төрлийн cell line дээр NRL-ийг нокдаун хийж байгаа. Энэ хоёр нь болохоор NRL DAVI ONS 76 гэдэг чинь NRL
CRX чинь low expression баруун экспрешн үзүүлдэггүй эсүүд дээр мэдээж ажиллаагүй юм тийм. Энэ cell count эсийн тоолоод үтсэн юм. Тэгсэн чинь эсүүд нь хавдрын эсүүд үрдсэн хэвээрээ л гэсэн байна. Харин тэгсэн чинь өндөр экспрешнтэй NRL CRX өндөр экспрешнтэй эс дээр нокдаун хийгээд үтсэн чинь эсүүд нь үхээд исэн байна. Хавдрын эсийн тоо буурсан байна. Тэгэхээр энэ хавдрын эсийн тоо буурч гэдэг чинь хавдрын эсүүд хуваагдахгүй байна гэсэн үг. Хавдрын эсүүд хуваагдахгүй гэдэг чинь ямар нэгэн байдлаар cell cycle-тай холбоотой юм байна. Доор нь cell cycle-ийн шалгацсан байхгүй юу? Cell cycle чинь нөгөө GO, G1S, G2M гэдэг метоз хуваагдлагыг ангилдаг шүү дээ. Тэгээд энд нас тэгэл мэдгүй cell cycle гэж юу вэ? Энэ SM юу ч асуусан болно шүү дээ. Одоо асууя л та. What is the cell cycle? Гэж асууж. За тэгэх юм бол ингээл G1 S phase гэл G1 нь GO гэж байд юм аа. GO нь хардаа resting phase, GO нь resting phase. Амарч байгаа G2 нь G1 нь эс хэмжээгээрээ томроод тэгээд RNA болон уургууд үйлдвэрлэдэг синтез явуулаад юунд хэрэгтэй DNA replication хэрэгтэй уургуудыг синтез явуулдаг юм байна. S нь болохоор DNA replication болон DNA чинь хуваагдана. Тэгээд G2 дээр DNA синтезис болоод эс өргөжлөж томроод 2 эс болох гэдэг шүү дээ тий. Тэгээд M phase дээр болохоор метоз хуваагдал болдгоо. Тэгээд нөгөө NRL буюу тий NRL-ийн нокдаун хийгээд үзэхэд аль phase дээр багасаад байна вэ гэсэн чинь S phase дээр. S phase чинь DNA replication болдог phase шүү дээ. Тэгвэл энэ NRL чинь магадгүй энэ эсийн хуваагдлын DNA 2 хуваагдлыг хариуцдаг тэр уургийг удирддаг гэж магадгүй юм байна. Тэгээд тэр уургийг болохоор CCND2 гэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ CCND2-г шалгахчиж байгаа. Яг үнэхээр NRL чинь CCND2-гийн промотер дээр очиж холбогдоод байна уу? Энийг CCND2-гийн экспрешнийг хэсгээд энэ эсийн хуваагдлыг хэсгээд хавдар ургаад байна уу гэдэг шалгасан чинь тийм байсан. За тэгээ CCND2-гийн экспрешнийг шалгасан хэрвээ энэ NRL-ийг нокдаун хийчихэд ямар байх вэ гэсэн чинь багассан байгаа. Бас энэ PDX модель дээр багассан байна. Дараа нь Western blot-оор шалгахад бас багассан байна. Тэгэхээр нөгөө NRL чинь юу яадаг байх нь шүү дээ. CCND-ийн экспрешнийг хэсгээд хавдресийг ургуулад олшруулад survive-ийн өндөрсгөөд байдаг бол хэрвээ NRL-ийг дарангуйлчвал хавдрес үхэх нь байна гэдгийг нотлсон байх нь байна. Дараа нь апоптозыг шалгасан байна. Эсийн програмчлагдсан үхэл гэдэг шүү дээ тий. Тэгээд энийг болохоор шалгахдаа бас л юу яасан байна. NRL non expression cell дээр одоо энд HTMB O3 гэдэг human derived medulloblastoma 3 дугаар эс гэж байгаа байхгүй. Энэ эсийг би sub culture хийж байгаа. Тэгээ sub culture хийсэн бичлэгийг би оруулсан түрүүчийн бичлэг дээрээ. Тэр чинь энэ хүний хавдрын тархины хавдар эс ахгүй. Энэ дээр NRL-ийн дарангуулсан байсан. Энэ хоёр дээр дарангуулж үзсэн чинь нокдаун хийхэд апоптоз хийсэн ба шүү. Тэгэхээр апоптоз чинь эсийн програмчлагдсан үхэл тэр хавдрын эсүүд үхсэн байх нь шүү тий. Өмнө ялгаагүй люминесценцийн viability амьдрах чадварыг шалгасан юм байна. Нөгөө 3 модель дээр
patient derived xenograft model дээр тэгсэн чинь эсийн амьдрах чадвар нь бүгд буурсан байна. Апоптозын шалгасан чинь бас ихссэн байна. За тэгвэл яг генийхэн төвшөнд юу болоод байгаа юм бэ гэдгийг шалгаж авахгүй энэ RL-ийг нокдаун хийхэд яг генийхэн төвшөнд юу болоод байгаа юм бэ гэд. Ямар pathway-ийг өөрчлөөд байгаа юм бэ гэсэн чинь хардаа нүдтэй холбоотой visual perception, retina homeostasis, retina development, camera type eye эднэртэй нүдтэй холбоотой, хараатай холбоотой тэр нүдний рецептор, харааны фоторецепторуудыг хариуцдаг тэр pathway уургуудын gene expression-ыг өөрчилж байгаа байхгүй юу? Энд дэр ингээл нэг л тэр олон ургаас нэг л ургийг ингэж нокдаун хийхэд энэ gene expression-ыг ингэж амар өөрчилж байгаа байхгүй юу? Фоторецепторын Yes, I'm still here. Фоторецепторуудын генүүдийг ингэж өөрчилж байна. Групп 3 хавдартай холбоотой генүүдийг ингэж өөрчилж байна. Тэгээд NRL тэ хамааралтай генүүд ингэж өөрчилж байна гэж харуулж байгаа хгүй. Эднэр болохоор 41 фоторецептортой холбоотой генийг хэрвээ NRL-ийг нокдаун хийчихэд өөрчлөгддөг гэж энд шар өнгөтэйгээр харуулсан байлээ. Тэгээд зарим нь энд бар графаар харуулсан. Тэгээд эндээс нэг тодорхойлж байгаа нь BCL2L1-ыг бас өөрчилж байна. Ингэж өөрчилж ийн гэдэг чинь NRL ийм олон генүүдтэй хамтарч ажилт юм бэ. Эсвэл ийм олон генүүдийг удирддаг юм бэ гэсэн үг байхгүй юу? Нэг л генийг өөрчлөхөд тий. Тэгээд энэ BCL2L нэг нь юу юм бэ гэх юм бол apoptosis prevent гэдэг эсийн програмчлагдсан үхлээс урьдчилан сэргийлдэг тэр уурга баггүй. Тэрийг удирддаг юм байна гэж энэ дээр олсон баг. Тэгээ дараагийн туршилт нь дөрвөн төрлийн Vint, Hedgehog, групп 3, групп 4 дээр BCL-XL-ийн экспресснийг шалгасан чинь групп 3 дээр өндөр хамааралтай гэж гарч ирж байгаа. Групп 3 чинь шар өнгөтэй, ногоо нь групп 4, Hedgehog улаан, Vint цэнхэр өнгөтэй байдаг. Энэ дөрв бол энэ өнгөөр ингээд бүх пепер дээр байдаг. Тэгээ манайх бол энэ шар групп 3 хавдар дээр ажилладаг. Тэгээд энийг ингээд бас юугаар харуулсан байна. Графикаар групп 3 дээр BCL-XL-ийн хүний сампл биш. Хүний самплын дээр энэ апоптозыг prevent хийдэг уурга ялангуяа групп 3 дээр өндөр байна гэж харуулж байгаа. Тэгээд дахиад нөгөө нэг туршилтаар энэ яг очиж промотор дээр нь суугаад BCL-XL-ийг экспрессийн өндөр ихсгээд идэм үү гэд шалгасан чинь энд тийм болж таарсан. Тэгж батлаад тэгээд дараа нь нокдаун хийж үтсэн тий. SHNRL ашиглаад нокдаун хийхэд BCL-XL-ийн экспрессийн багассан байгаа юм. Тэгэхээр BCL-XL чинь яхахгүй NRL-ээс хамралтай нь батлагдчих байгаа юм. Энд ингээ уургийн хэмжээд уург нь бас NRL-ийг нокдаун хийхэд BCL-XL багасчихж байгаа. Cell line дээр болон хулганд дургуулсан хүний хавдар дээр тий. За дараа нь тэгээд дараа нь болохоор NRL-ийг нокдаун хийгээд BCL-ийг over expression хийхэд яаж юм бэ? NRL-ийг нокдаун хийхэд энд ингээд NRL байхгүй, BCL-ийг багассан байхад тий NRL-ийг нокдаун хийгээд BCL-ийг over expression хийхэд энэ одоо нотолж энэ хоёр хоёлаа ажиллаж энэ хоёр lentivirus тий энд ингэж cell co-infected by lentivirus гэж байна. Co-infection бол ажиллаж байна гэд. Энд өөр төрлийн cell line дээр одоо миний subculture л гэж чадах миний culture хийж байгаа стер ажилласан байна.
энэ графикаар cell viability-г харахад NRL-ийг knockdown хийхэд эсүүд өгөхөд байна. Харин BCL-XL-ийг overexpression хийгээд NRL-ийг дарангуулсан ч эсүүд амьд байгаад байна тий. Тэгэхээр BCL-XL юу юм аа эсийг апоптозоос хамгаалдаг. Тэгээд энэ хавдрын эсийг ургуулахад чухал нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг нотолж байгаа байхгүй юу. Тэгээд энэ апоптоз нь мөн адил шалгасан байна. Энэ cell viability. За тэгээд саяныхаа нотлол явцсан. Энд IJ дээр нь survival-ыг шалгасан биш нэ. Хулган дээр хэрвээ хавдрын эс тарих юм бол энэ контрол нь ингээ 20 хоногийн дотор өгчээсэн бол BCL-XL-ийг дарангуулахад тий ингээд 40 хоног тэрнээс илүү хоног амьдрчээ. Амьдрах чадварыг ихсэн байна. Дараа нь болохоор бас cell viability-г нь үзсэн байна. 1 2 3 4 5 төрлийн cell дээр энэ болохоор TW37-г treatment. TW37 нь юу юм бэ гэх юм бол энэ BCL-XL-ийн inhibitor. Үндэн тэгэл мэдгүй бол тэгэл асууж штэ тийм. Энэ RPE1 гэж юу вэ? TW37 гэж юу вэ? Асуугат сайхан тайлбарлаад өгнө. Тайлбарласан дотроос нь юм мэдгүй бол дахиад тайлбарыг асууж болно. Ингээд үнэхээр дайггүй шүү. Хурдан пейперыг унших боломжтой. Энэ ардаа cell line л гэж байгаа шүү. Human retinal pigment epithelial cell гэх хүний нүдний пигментийн epithelial гадаргууг юм бата. За ямар ч гэсэн нүдний л эс гэсэн үг. Нүдтэй холбоотой л эс. TW37 BCL2-ийн inhibitor гэж байгаа байхгүй. Тэгээд энэ inhibitor-ээр дарангуулад үтсэн чинь эсүүд ингээ үхээд байгаа байхгүй. Гэхдээ нүдний эс бол үхээгүй шүү дээ, тий. Хавдрын эсүүд бол үхээд. Энэ micromolar 0.1-5 micromolar treatment хийгээд үтсэн чинь эсийн апоптоз өссөн байна. Хавдрын эсүүд бол үхээд байна. За тэгээ хулган дээр бас treatment хийсэн биш. TW37-ыг IV инжекшнээр өгсөн гэсэн байсан билүү дээ. Тариад BCL-XL-ийн inhibitor-ыг тариад тэгсэн чинь хулган дээр ингээд контрол хулган дээр нь хавдар ургасан байхад нөгөө TW37-г тарьсан хулганы хавдар хамаагүй буурсан байгаа ч тийм. Хавдрын хэмжээ хамаагүй буурсан байна. За тэгээд хавдрын нөгөө хулганы амьдрах чадвар ихссэн байна. Өөр модель дээр үзүүлсэн байна. Өөр эсийг тарьсан байна гэл. Тэгээд ингээд дуусч байгаа. За тэгээд discussion хэсгээ мэдээж сүлд нь уншиж одоо ингээд энэнгөр ингээ амархан ойлгосны гадар discussion дээр уншихад ойлгомжтой амархан болчихно. Тэгээд discussion-ыг энэ дээр ингээд summary хийсэн байгаа ш ерөнхийдөө. Энэ summary-г нь одоо тайлбарлах байна. Хүний бага тархины хавдрын medulloblastoma-гийн групп 3 дахь төрөл дээр нь тийм OTX2 буюу нөгөө босс супер enhancer чинь ихссэн байдаг. Энэ супер enhancer чинь хоёр супер enhancer-ыг идэвхжүүлдэг байна. CRX NRL гэдэг. Эдгээр чинь хоорондоо ер нь бие биенийг ингээд идэвхжүүлээд бүр холбоотой ажилладаг байна. Тэгээ энэ CRX NRL чинь яадаг юм бэ гэх юм бол BCL-XL гэдэг апоптозыг зогсоодог уургийг идэвхжүүлчихдээ юм. Тэгэхээр хавдрын эс өхгүй ургаад хана. Хэрвээ энийг нь бид нэр дарангуулад өгөх юм бол хавдрын эс өөхөх юм биш үү? Энийг эмчилгээнд ашиглаж болох юм биш үү гэж харуулж байгаа байхгүй юу? Бас CRX NRL нь фоторецепторын программыг чухал үүрэг гүйцэтгэж тэрийг ихсэгдэг штэ тий. Тэрийг контролдож регулейт хийдэг. Тэгээ групп 3-т чинь хөвчлэн фоторецептор gene pathway ингээ ихссэн байдаг. За тэгээ мөн CCND2 буюу cell cycle-ийн S phase
идэвхжүүлдэг энэ уургийг бас идэвхжүүлээд тэгээд эсийг маш олон үржүүл proliferation болгодог байх нэ. Тэгээд энэ пейпер нэг иймэрхүү. За би тэг хурдан ойлгомжтой тайлбарлахыг хичээлээ. Та нар тэгээд энэ AI-г ашиглаад хэцүү пейперыг уншиж болно. Энэ одоо impact factor 50 гэдэг чинь нэлээд өндөр. Тэгээд supplementary data болон material методыг уншчиход бол одоо энэ пейперийг ингээд мөрөн ойлгоно. Тэгээ material методын ер нь чи яг ингээд давтаж адилхан туршилт хийх гэж байгаа бол нэг бүрчлэн уншиж ойлгоно. Яг адилхан туршилт хийхгүй болч нэг тэгж амар нэрээ унших хэрэггүй дээ. Гайгүй. Яг бүр огт мэдгүй эхэлж байгаа бол эхнээс нь уншчихад юу яана л та. Айдиа өгнө ядаж. За нэг иймэрхүү пейпер уншлаа. Хэрвээ ингээд пейпер хамт ингээ унших нь та нарт тус болж ивэл би дараагийн пейперийг бас ингээд тайлбарлая гэж бодлоо. За энэ бичлэг ингээд дуусгая. Баяртай.